7. Өнчрөл хагацлын сүүдэр. Ажил явдал өнгөртөл Энгтуя өөрийн гэсэн ухаан байсангүй. Толгой үе татлгүй ойлгох түүнд үг хэлэгч хүн олдохгүй байлаа. Баг балчир наснаасаа өвчний зовлон үзэж хэцүүхэн амьдралыг хэрсэн ухаанаар давах гэж зүдэрч явахт нь учирсан хүн бол Алтан шигаа билээ. Түүнд ухаан орох цагаас аав гэдэг хүн байсангүй. Хүүхэд аавтайгаа байхад яагаад надад байдгүй юм бол гэж гайхавч ээжээсээ асууж байсан удаагүй билээ. Олон насны зөрөөтэй ахтай боловч ах нь хол хөндөй дүүгээ нэг хайхардаг байсан сонион. Ах банг зодон зохион хийн хэрэг төвг тарина. Ээж нь мөнжих зовоосон доо. Хоёр үрийнхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэн хөдөлмөрлөх ээж нь тал төгссөн тэр өдрөөс хойш ертөнц дээр цор ганцаар үлдсэн мэт мэдрэмж төрж өөртөө найдахаас өөр зам үлдсэнгүй. Ээжийнхээ холын хамаатны айлд байх болсон давхад хатуу даваа байсан мэдээж. Уянга гэх хамаатны эгч нь ажил явдлын дараа "За би л та хоёрыг гэртээ байлгая да. Яаж ингэж орхив? Харин манайд үгэнд ороод аятайхан байна шүү" гэж хөндөй дөхөн хэлж билээ. 5 хантай гэр цөөн хитэн хогшлын үн төхөрч зараад хэдэн муу хувцсын чамдаанд хийгээд аваад явсансан. Тэжигчин тэтгэмж гэж тогтсон хэдэн төгрөгийн уянгал авна. Хэрэгцээ жаахан зүйлийн хил үг болж байж авч өгнө. Тэднийх ганц хүүтэй. Хүүн эрх дураар ангиж ихтийхэн, харин нөхөр нь уг дүүцөнтэй томоотой залуу байлаа. Ах нь тэр айлд 3 сар байж төвчээд насанд хүрсэн тул ажил ихэр боллоо гэж зайлж одсон юм. Энгтуя энэ айлын хамаг ажлыг хийж хүүхдийн цэцэрлэгээс авах, асрах, тойглох үүрэг хүлээн. Хичээл номон хийх, оройн цагаар бэлтгэл сургуульд явах хамгийн хүнд асуудал байлаа. Ямар ч өөрийн хичээл зүтгэлээр мэрийсээр сурлагын хувьд алдсахгүй хэвээр. Айлын жаахан хүнсийг хөргөд зарцуулах гэдэг амаргүй. Харин уянгагч нь их л ганга амтан өчүүхэн төдий алдаагч алдахгүй өөнтгөлж зовооно. Дэггүй шар хүн хүртэл ээж аваагаа харахаар хүнэн байжхдаг байв. Ёстой л өнчин хүнд ноён олон гэдгийг мэдэрч өссөн юм. Ийм л үед нь Алтан шигаа түүнд дурлалын захиа илгээж, бусад хүүгүүдээс харамлан зодон хийж, уйтгарт өдрүүдийн сонирхолтой болгож өгсөн төвхтэй. Хичээл тараад хөдлөлтсөнгүй айлын эзгүүд хамттан хичээл хийн. Зарим үед бөмбөлийг цэцэрлэгээс авч өгнө гэд бие биедээ дэмтэй сайхан үерхдэг байсан юм. Алтан шигаа айлын ганц хөө учраа аав ээж нь юмар дутаахгүй. Хамттан хоёулаг кино үзэж, зармаг идэж, үеийн хүүхдүүдийг атаархтал нөхөрлөнө. Сургуулийн хулиганыг намхруулсан охиныг харахаар өөр сургуулийн хөвгүүд ч эрхэн бий. Сургуулийн төгсөх жил нь уянгагчийнх нь ааш ил хувирч, улаан цайм хөөхгүй ч гэсэн улам хясах боллоо. Ядаж байхад хэл сурггүй байсан ах нь ханаас ч юм гарч ирээд гэр орон эд хогшил зарсан мөнгийг нэхэж бөөн дуйлаан тарж орхив. "Чи муу шуналтаа шулам ээжийнхээ үлдсэн бүхнийг зарж иччихэд дээрээс нь инкүүлэгийн тэжигчийн мөнгөг цусалж байгаа үсттэй. Миний дүүд олигтой өмссөн хувцас салга, царай зүс чалга, арьс ясвалтлон туржгсан ямар Африкийн өлсгөл нэрвэгдсэн амтан байгаа биш" гэхэд уянг хариуд нь "Тэнмэл золбин минь хаагур золбирч ирээд юу хуцаад байгаа юм? Их том болжээ чи. Та ир шиг муу гүлгийг тэжээсэн миний буруу болж байна уу? Тэжээсэн бяруу тэрг эвдэнэ гэдэг байхаа. Яг одоо дүүгээ аваад манайхаас зайл" гэд хэдэн жилийн өмнө гэрээсээ чирж ирсэн муу чиндааныг шидхэн тэр. Хэдэн дэвтэр номноос өөр олигтой өмчихвэ тул навсгар муу чиндаандан өөрийн гэсэн өмчөн хийгээд гарлаа. Ахтайган хоёул байрны гадаах сөөдрөвчөнд удаан уйлж сув. "Та хаанаас гараад ирвэ?" "Энд тэнд явж жаахан ажил хийсэн юм аа." Ахын байдал тэмч сангүй байгаа нь гадна өнгөрөөс нь ил. "Яагаас ураг чимээгүй алгуулчихдаг юм? Би таныг их сонсон" гэж арай ядан хэлбэл. "Намайг юунд нь сандгийг? Чамд ямар сайн ханддаг биш." "Танд зүрх сэтгэл гэж байдгүй." "Мэдгүй."
дотоодгээд хайчих юм бэ? Танд очих газар байгаа мó? Юу байх вэ? Энэ новшнуудаас мөнгө авч гэрж болтгойл авъя гэж бодож ирсэн. Та намайг гэж бодсонгүй юу? Би таны төрсөн дүү чинь үсттэй. Энэ олон жил сураг чимээгүй алга болчиход гинт гарч ирээд толгоо орох газаргүй болгочих юм. Яагаад бусдыг хайрладгүй юм бэ? Хэмээн цээжин балбан олон жил хуралдсан гомдол зөхөрлөнд задлан орилов. Ахан тавир чаван хэсэг зогслоо. Яг үндэн өдий хүртэл хэнийг ч ингэж дотн дулаан тавирч байсан удаагүй санагдана. Дүүгэн тавирн зогсох тэр мөч ад жаргал гэдгийн үзүүрээс атгуулах шиг тийм уйхан мэдрэмж төрүүллээ. Хоёулаа нэг газар орж юм олж идий. Турж өгөх нь. Уян гавга аягны амсар зуулгадгүй байх шүү. Гэвэ. Энх туяа уйлсаар байгаад халдардсан нүрэн арчиж үсээ чихнийхээ араар хийгээд бослоо. Хаврын хавсрахтай жихэн өдөр гадаа удаан суусаар гар хөлн бээрж уруул нь осгор утжээ. Ахан өнөөмүү чимдааны сэвхийтэл өргөөд урд нь гарч алхлаа. Ойролцоох жижиг цайны газар орвол хуушуурын хиншүү нүд аргуулж хоол хорсгоно. 8 хуушуур 2 аяг аар цаваад дүүдээ 3-ыг нөгч өөрөө 5-ыг нийтэв. Энх туяа дахаасан асуух зүйл зөндөн байвч уруул давж нэг ч үг унахсангүй. Ходоод руу халуун олормогц баахан уйлсан дан тагснөв нозоорно. Хоолон идэж дуусаад хэсэг сууцгаалаа. Цайны газар хаах төгссөн болохоор арга буюу гарцгаалаа. Аха, одоо хайчих юм бэ? Чамд очихайл байхгүй юу? Ангийн найз ч юм уу байдгүй мó? Энх туяа дахиад л уйлав. Ямар буцаад оролтой биш. Ах нь халаасандаа гараахийн хэсэг зогссноо Энгэрээсээ 20,000 төгрөг гарган сар байлаа. Тэгээд нэг гар утас гарган өгч. Одоохондоо нэгжтэй байгаа. Чамайг аваад явъя гэхээр очих газар даан жалгаа. Чи намайг бодвол анги хамлолонтой хүн байна да. Учир нь олдох байлгүй дээ. Ах нь аргаа олно. Би өөрөө чамтай холбоо барина. Гэд яваад өглөө. Аха, ямар муухай юм бэ? Ах нь эргэж харсангүй арилхан тэр. Үнэн дээр тэр уйлж явсан юм. Хүн болсоор хүнд хатуутай олон тулгарсан ч хөмхөгөө 100 тавьчиж явснаас ингэтлэн уйлсан үгүй билээ. Охин дүүн ямар хөөрхөн, бас ямар уян зөөлөн, тийм гэж хэлхэн аргагүй уйран мэдрэмж төрүүлсэнийг тэр ухаарав. Үжийн бүрэнкээ боллоо. Жихүүн салхинд шорон даруулаад суугаад байлтай биш. Арга буюу ахынхаа үлдээсэн утсаар алтан шагаа руу залглаа. Энэ л үеэс тэдний хамтын амьдрал эхэлсэн түүхтэй. Хүүгэн өдөр шөнөөр үерхдэг охин нь дагуулад ороод ирэхэд аав ээж нь гайхсан боловч юм хэлж чадсангүй. Аз болоход алтан шагаагийн аав ээж илүү дутуу зангүй сайхан сэтгэлтэй хүмүүс учраас өөрийн хүүхдээс дутуугүй халамжилж анхаарсан юм. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа уянга сургууль дээр ирэв. Сандаач биш. Бэлэн зарцанд байхгүй болж гэр орны ажлын салгартхын дээр хүүн энхүүлийн анаг санаад байна гэж орилоод амраахгүй болохоор арга буюу иржээ. Хэд хоног хаагур тэнэв. Гэртээ харь. Энх туяа гомдон халуун нулимс сад тавин урсгалаа. Би очихгүй. Чи очихгүй хайж гээд байгаа юм. Тэрээр дуурсангүй анги руугаа гүйчихлээ. Уянга ангийн багш, хичээлийн эрхлэгч, хүмүүжлийн эрхлэгчтэй уулзаж зүгээр л тэний далга болчихсон мэт ойлголт төрүүлж эцтөгсгөлгүй бужигнаан үүсгэлээ. Арга буюу алтан шагаагийн ээж ирж сургуулийн удирдлагуудтай уулзсан учир явдлыг тайлбарлан ойлгуулснаар санаа амар хичээлдэн явж болохоор болов. Уянга хэд хэдэн удаа эрх очих замыг тосон эргэж очихыг гуйсан боловч энх туяа царай өгсөнгүй. Байнга ирээ салахгүй болохоор арга ядахтан алтан шагаа гудамныхаа хэдэн залууг явуулж нөхрийн дарамтлуулснаар энэ хэрэг явдал нэг тийшэн боллоо. 6 сарын эхээр хонхны баяр болж хадам аав ээж нь брэм бүлтийтэл гоёж
аав ээжийн хайр халамж ямар чухал болохыг мэдрүүлээд авсан юм да. Мандах амралтанд явхаар бэлтгэл базааж байх үедээ муу мэдээ сонссон даруй Энхтуядаар ирлээ. Өнөө маргаашгүй төрөх төгсөн хүүхэн 2 балчир хүүхэд талигаачин ажлын газрын цөөн хэдэн хүнээс өөр хүнгүй шахам. Амралтын эрхийн бичгээ найздаа өгчхөд ажил явдалд гар бие оролцсон бүгдийг зохион байгуулав. Сэтгэл зүйн гүн хямралд орсон тулгар бүсгүй халуунд даралдан нэгсэх зүрхнийх юм алдагдах зэргээр хямарч сандрагна. Энхтуягийн ажлын газрынхан ирж ойр зүрийн ажил тусалсаар ажил явдалж дууслаа. Мандах гадуур гүйж хүүхдүүдийн тэжээгчин алдсны тэтгэмж болон бусад бичиг баримттай холбоотой бүх асуудлыг цэгцэлж дуусгав. Эцэст нь компани удирдлагуудаа уулзсан шинэ баригдаж байгаа байранд хамгийн тохиромжтой байрлалд 3 өрөө байр гаргуулахаар мөн 5 жилийн турш хүүхдүүдийн нэр дээр эцгийнхэн цалинг сар бүр олгуулахаар тохиролцсон гэрээ хийлээ. Энхтуя энэ бүхэнд анхаарах сэхэ байсангүй. Ажил явдлаас хойш 12 хоногийн дараа бүсгүй амарч ив. Бяцхан хүүгийн өлгийдэн авснаас хойш амьдралтаа эвлэрч уйлж унчих нь арай татарчээ. Мандах 2 хүүхдийн хар чандан 10 өрнөхийн ажлыг зохицуулан төрөх тасгаас гарган авлаа. Эххүү хоёрыг эмнэлгээс гарч ирэхэд цэвэрхэн сайхан орчин чимэглсэн хан ор ухтан авахад бүсгүй туйлаас догдлон баярлж мандах эгчээгэн тэрэн өөлөв. За миний дөө сэтгэлийн хаттай байдаг юм штэ. Ийм хөрхөн 3 өрийнхээ төлөө өөдрөг байш шүү дээ. Тэгнээгч та минь байгаагүй бол би яах байсан бэ? Тэнгэрэлч шиг сайхан эгч минь хэмээн нулимс унгалаа. Мандах хүүд цэцэн хэмээх нэр хайрлаад дүүрэг орж төрсний гэрчлэгийг авчирч өгөөд за миний дүү гам алдваа. Зуны цагт гам алдчих гээд хэцүү байдаг юм шүү. Сүү багтаач гэсэн хүүгээ навшуулаад хөхүүлээл байгаарай. Сүү хурдан ордог юм штэ. Хөлдөөгчөнд гүзээний бууз бан шийч гсэн байгаа. Өдөрт идээд байгаарай. Сүү сайн орно. Хүүгээ цадгаад байхад болноо. Гэд цэндийг дагуулan хөлдөөгчин жижиглэн бэлтгэсэн хоньны махыг хэрхэн хэрэглэхийг зааж өгөөд 10 литр сүү ойр зургийн хүнсээр хөргөгчийн дүргээд явлаа. Байн гутсаар холбогдож 7 хоногтоо нэг ирдэг байснаа ээж хүүхдүүд амьдралдаа дасгатай зэрэгцэн эрх зайн жаахан холдов. Гисэн хэдий ч аль сүм хийдэд ямар том ном хурна энэ айлыг даатгаж буян номын үйл засал хийлгэсээр зуны амралтанд дууслаа. Намар ажил эхэлснээс хойш уцаар л ярихаас биш очиж амжхан байлаа. Багшийн ажил ямар мундах вэ штэ. Намар орой болмогц эдиш хоол ногоо цагааг нь дөхүүлж бэлтгэн хоёул хамжин байж эд хэдхээр нь цэгсэлж хүнсний наалтаар жимбитл бон жинтам болголоо. Энхтуя ийм ихээр хүнс хоол цуглуулж үзээгүй тул мандахаас ихцүүл сурч авлаа. Мандах чи бодоод үздээ. Энэ бэлдсэн махыг наадам өнгөртөл идчихнэ. Борцолсон махаа зун намраар хэргэлчихнэ. Та дөрөвт дараа жилийн иж хүртэл хангалттай хөрөлцнэ. Багбагаар зөөснөөс хамаагүй хэмнэлттэй гэх мэт сургамжлана. Цэнд цэлмэг хоёр ч ээждэн ингэж тусал төлөө түлшин ингэж бэлтгэгчлэн зааварлаж маргааш манай шав ирж нүүрс болгоно. Нэг камаз нүүрс ирэн заа юу. 1 сая төгрөг бэлдээрээ амбар савнд чинь хийгээд өгөх байхаа. Би сайн загсан. Үлдсэн нүүрсийн гэрийн буурин дээр буулгуулад сайн хочуулаад авчих. Ирэх амралтын өдөр хүн дагуулж ирж халаатыг чинь шалгуулнаа. Нэг л доголдоод байх шиг байна. Гэсээр явлаа. 8. Энэгшил, эвлэрэл, зүтгэл. Хатуу өвөл харж зах худалдааны газрууд хүнээр дүүрв. Хотын дортогт гудамж хөгсаар лөнгөөр бүүдийж замаар дүүрэн машинуудын утаа хоолоо хорсгож нүд аргаана. Сар шиндэн бэлтгэсэн хүмүүс хаа сайгүй төгжирч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энхтуягийн хүүн овоо торнон бор хоол эдэгтэйгэн болжээ. Цэнд энэ жил 15 настай, цэлмэг 11 настай тул ээждийн овоо нэмэр болно. Ах эгч хоёрт нь дөөг нь харуулж чаад дэлгүүр орохоор явлаа. Сар шинийн баяраар очих ганцхан айл байгаа нь мандах эгчийнх нь билээ. Тэр дэлгүүрээс мандах эгчтэн ноол уран пальто, дэгжин малгай оролт таавав.
Нөхөрт нь юу авахын сонгох гэж нэлээн явсны эцэст аялах дуртай гэж ярьж байсан санаанд орно. Аяллаа тасгаас хоёр нүдний дуран аяллаа хэрэглэлүүд хадам аав ээжд нь дээлийн өнгө эмжээр огтд цэлмэгтэй ижилсүүлэн ганган даашин зууд авлаа. Шинийн нэгний өглөө гэртээ цайгаа чанаж ширээ тойрон сууж бэлдсэн эдийн ундаанаас ёсчлон хүртээд золгохоор явлаа. Мандах хэдийгээр залуу хүн боловч найз нөхөд танилтал сайтай учраа хүн зон шамнырын цуваа тасардаг байжээ. Өөрийн эцэг эхтээр очиж золгож амжаагүй байхад хөл драастай. Энх туяа удаан духалж суулгүй тогоо шанганы ажилд тусалж эхэллээ. Үдээс хойш болж хүн тадрахтай зэрэгцэн гэртээ харьцгаав. Хар өнгөн дээр цас бударсан мэтэд цагаан долботой гоёмсог хөрм мандахад зохиныг жигтэйхэн. Мандах хит үнтэй бэлэг авсандан санаа зовж өгөх байхын олж ядна. Энх туяа зүгээрдээ эгч минь надад танаас өөр золох хүн байх биш. Ганц эгчтэн энэ зэргийн юм байлгүй яах вэ? Та бидэнд сайхан бэлэг бэлдсэн байна шүү дээ хэмээн дуржигнуулан өгүүллээ. Цаг хугацаа улиран өнгөрсөөр нэг мэтгэд зуны дундсар гарав. Энх туяа хүү охин хоёртойгоо зөвлөлдсөний эцэст ажилдаа орохоор шийдлээ. Хоёр том нь тусад орж ойр зүрийн зүйлд гар хүрэхгүйргүй болжээ. Харин баг нь юм түшин явж юу юугүй хөлд орох гээд их хөдөлгөөнтэй дээрэн. Нөхрийнхөө нэг жилийн дурсгал зориулан ном буян хийж асрамжийн газрын хүүхдүүдэд хоолны материал, хичээлийн хэрэглэл, тоглоом зэргийг хүргэж өглөө. Өөрөө өнчин ядуугийн зовлон үзэж өссөн болохоор эдгээр хүүхдүүдийн байгаа байдлыг харах хэцүүхэн байв. Ажилдаа орсны дараа сар бүрийн цалингаасаа илүүчилж энэ хүүхдүүдэд туслая даа гэж бодно. Ажил төрлөөн амжуулах, хүүхдүүдийн өсгөх гээд цаг хугацаа харвсан сум шиг л өнгөрнө. Дарга нь энх туяад нэг өдөр ажиллаад нэг өдөр амархаар ээлжийн зохицуулж өгчээ. Хамд олон дотор нь ороод ирсэн бодол санаа цэгцрээд санаашрах гунханч багсав. Амарсан өдрөө тааруулан хоёр хүүхдийн хэлний бэлтгэл Сарбон самбигны сургалтанд сургана. Хичээлийн шинэ жил эхлэмэгц цэн дарав цэлмэг 6 дугаар ангид элсэн суралцлаа. Цэцэн ховын цэцэрлэгт өгөөд хоёр хүүхдийн хичээл ээлж зөрөх учраас ажилдаа үед нь хүүхдүүд нь дүүгэн цэцэрлэгт өгч аваад байдаг боллоо. Мандах уцаар ярих биш тэр болгон ирж чадахгүй л байв. Гэсэн ч тусламж хэрэгтэй үед яаж игээл зохицуулж дөнгөнө. Нэг мэтгэд л шин он хаяанд тулжээ. Энх туяа шинэ жилийн үдшийг Баатринд мандах эгчтэйгээ өнгөрүүллээ. Баатрыг халуун ам бүлээрэн. Хоёр том охин цэлмэгтэй ойролцоо насных тул хамтдаа тоглоод мандахын баг охин энх туяагийн хүүгээс нэг насны зөрүүтэйч тоглоом нь таарч дуулж бүжиглэн үдшийг зугаатай өнгөрүүлв. Он гарсны дараахан жавар тачгансан өдөр энх туяа хөдөө томилтоор явах боллоо. Хоёр хүүхэдтэй ардалаа сайтар захиад компани унаагаар дархан хотыг зорив. Тэнд салбар дэлгүүр нээх, ажилчид авах, зааж сурах гişээр 8 хонлоо. Үйл ажиллагааны чигийг зааж хаад буцахаар болов. Шүн дундалж ирээд өглөө эртлэн хідэн хүүхдийн олигтой эрхлүүч амжилгүй тайлангаан тавихаар явлаа. Захирал нь баярлж байгаа нь илэрхий. За энх туяа минь 3 хоног гэртээ сайхан амраад авдаа. Шилдэг ажилчтаа бэйжин рүү аялуулахар болсон шүү. 5 хоногийн аялал. Ардалан сайн зохицуулаад аялаад иржтэй. Гэлээ. Тэгтэн энх туяа би явж чадахгүй гэж хэлэх гэсэн боловч захирлын шийдэмгий байдалд автан юу ч хэлж чадсангүй. Гэртээ амрах 3 хоног яах ихэн зургүй л өнгөрлөө. Цэлмэг хүү уйлаагүй сайн байсан гэх боловч шал хан туурахгүй гар хөрч болох бүх газар будгаар зурж битүү алаг ирэн гэртээ болсон байлаа. Хүүхдүүд нь бие даасарч байгаад нь олзуурхан суулаа. Аялалд явах болсон тухайгаан хэлж ээж нь болдогч юм билүү? Гэвэл цэнд ээжээ та явж хаад ирээ. 5 хоног штэ бидэрт битгий санаа зов. Гэсэн бол цэлмэг жаахан урвар дуухан байхажээ. Энх туяагийн ажлын газрын салбар бүрийн шилдэгүүд болох залуус төв байранд цуглан
нэлээд шахуу төлөвлөгөөтэй аяллаа удирдамжтай танилцсав. Хүүхдүүдийн ойр зургийн хүнс хоолтой үлдээгээд аяллаа бэлтгэлийн өр хүчинд хийгээд нисэх бодлыг зорилоо. Бээжин хот их хөлийн газар санж. Цагаан хэрэм, шувууны үр цогцлбор, 7,000 амтан бүхий амтны хүрээлэн, Тяньаньмэний талбай, Лааны тосон музей, Дэлхийн парк зэрэг гайхалтай газруудыг үзэн дурсамжийн зураг татуулж, хятад үндэсний шанган тогооны хоол идэж дэлгүүрхэсэн хүүхдүүдийн тоглоом наадгаа цуглуулсаар нэг л мэтгэд нутаг буцах болсон байлаа. Орой бүр хүүхдүүдтэйгээ холбогдсон явсан газрынхаа сонин хөөрнөн аялын зургуудаан илгээж сонирхуулна. Цэнд эцгэн дуурайсан ажилч хичээнгүйн дээр аливаа зүйлд чин сэтгэлээсэн ханддаг Чамбай хөвгүн болжээ. Цэлмэг ахын үгээр бүгдийг хийнэ. Охин хүүхэд гэсэндээ гэр орны ажилд няхуур Чамбай хандна. Ямар ч тач хоёул ээжийнхэн эзэгүйд дүүгэн сайтар халамжилж хинээч дутуугүй бие даан хариуцлагатай байж чаджээ. Аялын багийнхан Бээжингийн онгоцны буудлын дээр ирэх үес 3 хүн өндөр халуурч эхлэв. Тэдний нэг нь Энхтуя байлаа. Цээж давчтан бачуурч, толгоо ангалзан өвдөн. Маш богино хугацаанд гар хөл суларч, тийм гэхийн тэмдэггүй сольдж орхив. Хамт аялагс нь ачаа барааг зөөлтсөөр арайхийн онгоцонд суулаа. Чингис хаан онгоцны буудлын дээр газардмагц, гайлаар гарсны дараа түргэний тэрэг ирж, сайх гурвыг суулгаад одов. Хүлээ авахд очингууд үзлэгхийн нарийн шинжилгээ авлаа. Шинжилгээний хариу гартал хордлох тайлах тусал өвчин намдаах зэргийг хийнэ. Энэ хооронд нэг өвчтний бие тогтворжиж, хоёр нь муудсаар л. Оройхон хэрд шинжилгээний хариу гаргахад H1, N1 SARS-ын хавсарсан вирус илэрлээ хэмээжээ. Тэднийг халдварт өвчин судлалын үндэсний төмд тусгаарлаад эрчим тэмчилгээ эхэллээ. Компани удирдлагууд ээлж гарган Энхтуягийн хүүхдүүдийг эргэнэ. Ээжигээ өвчнийг сонсно гэдэг үнэхээр хүнд байлаа. Цэцэн эхийгээ нэхэн шулгана нь. Тусгаарлалтанд байгаа тул уулзах ямар ч боломж гарсангүй. Эмч ажилтнууд чадлаараа хичээн ажил авч Энхтуягийн уушиг ноцтой өрөвсөн амьсгалын гүн дутагдлалд оржээ. Вирус хүчтэй дархан дийлдэхгүй байсаар 3 хоногийн дараа амьсгал хураалаа. Энэ явдал компани удирдлагуудад маш хүнд цохилт болов. Шилдэг мандайлагчтан урамшуулах гэсэн биш, диваажинд хөтлөх аялалд илгээснээ хэрхэн мэдэх вүлээ? Нөгөө хоёр ажилтан нэг нь эмнэлэгт 10 хоног, нөгөө нь 20 гаруй хоног эмчлүүлсний дараа эдгээд гэртээ гарцгаалаа. Аялагчид ихэнх нь гэртээ хараад халуурсан боловч энэ байдал тэгсгээд намжсан юм.